Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэмдэглэгээ тавьсан байна. За тэр тэмдэглэгээ болохоор цагаан өнгөтэй. Уг нь бол тэмдэглэгээ шар өнгөтэй байх ёстой. Таних тэмдэг. Тэмдэглэгээ тавихдаа буруу тавигдсан байна. Тэмдэглэгээ нь яг ингээд наашаа харж тавигдах ёстой. Тэгэхээр энэ тэмдэглэгийг өөрчлөх хэрэгтэй. Тэмдэглэгийг яг стандартын дагуулах хэрэгтэй. Өнгө нь цагаан байгаа байхгүй. Ийм шар тэмдэглэгээтэй байх ёстой. Жохо өшөө өргөн болгоод энэний цааталт бол машин яах хэрэгтэй. Энэ зайтай зогсох хэрэгтэй. Одоо монголчууд өөрсдөө ч гэсэн зогсоолын асуудалтай шүү дээ. Энэ дээр давхар хяналт тавих хэрэгтэй. Үгүй бол энэ байгууллагуудтай ярьж хагаад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн бол энэ дээр нь хяналт тавьдаг юм уу? Тодорхой хэмжээний цагийн ажилтан гэж байдаг шүү дээ. Тэр нь хяналт тавиад энэ тэргийн зэрэгтэй ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ байршуулад ингээ явж ивэл эн чинь давуу тал. Тэгэхгүй бол одоо энэ жирийн машин орж ирээд ингэчдэг. Тэгээ нөгөөдүүл нь үйлчлэгээ авах гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хаана тавих зогсоол байхгүй болохоор тэд нар ирэх өчигдөд байгаа хэрэг. Тэгэхээр энэ асуудлыг ер нь ингээд бид нар нэг жоохоо юмнаас ингээд жижигхэн юмнаас ингээд өөрсдөө ухамсар суулгаад энэ тэмдэглэгээ чи хөгжлийн бэрхшээлтэй юм. Тийм машинтай тэмдэглэгээтэй машины юу ирж зогсох ёстой юм байна гэж. Жирийн машин ирсэн ч гэсэн энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний тэмдэглэгээтэй машин бид нар зогсож болохгүй маань. Энэ дээр нь тодорхой хэмжээний торгуул тавьж явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ хүмүүс ухамсарлана. Тэгжээж ойлгоно.